Сайн байцгаана уу доктор Рик Апстай давтаа морил энэ удаагийн бичлэгээрээ 2012 онд нээлттэй хийсэн Chronicle гэх нэртэй акшн триллер жанрын киног хурангуулan бэлтгэлээ. Мөн аимшигын кино сонирхогчдод дуулахад 6 дугаар сарын 23-наас бүх кинотеатруудаар Лүд Монголын уран сайхны кино нээлттэй хийж байгаа тул нэг өрөөдөө театрын өргөн дэлгэцээр аимшигын кино үзэж адреналинаа ялгаруулаасаа гэж хүсэж байна. Манай энэ удаагийн контентын ерөнхий ивент тэтгэгчээр Милми Entertainment Лүд Монголын уран сайхны кино доктор Рик Апс. Тэгэхээр кино Андрю гэх нэртэй ахлах сургуулийн сурагч хүүгийн хувийн камерных нь бичлэгээр эхэлдэг. Ерөнхийдөө энэ кино Андрюийн камерт бичигдэж байгаа тэдгээр үйл явдлууд гэж ойлгож болно. Андрюийн тухайд гэх юм бол тэрээр хүчирхийлэгч аав хүнд өвчтөө ээжтэйгээ хамтдаа амьдардаг. Эднийх баг зэрэг санхүүгийн асуудалтай байгаа учраас ээж нь эмнэлэгт очиж эмчлүүлэх ямар ч боломжгүй тэгээд гэртээ эвтэж байгаа юм байлээ. Андрюийн хувьд гэх юм бол тэрээр баг зэрэг интроверт, ямар ч найз нөхөдгүй тэгээд бусдад баг зэрэг дээрлэхүүлдэг лүүзер маягийн хүүхэд. Хэдий тийм ч гэсэн үеэлтэйгээ найзалдаг, үеэлийг нь Майт гэдэг нэг сургуульд хамтдаа сурдаг. Тийм болохоор хичээлдээ явах болон буцаж ирэхдээ Андрютай тогтмол хамтдаа ирж бас буцдаг. Андрю яг хичээлийнхээ үеэр л бичлэг хийгээгүй болохоос бусад бүх үеүүдтэй камера хасаагаад юу ч болж байсан хамаагүй бичлэг хийгээд явж байдаг. Жишээлбэл ганцаараа суугаад юм идэхдээ өөрийнхөө бичлэгийг хийдэг гэсэн. Магадгүй ийм учраас бусдын нүдэнд жоохон сонио харагдаад дээрлэхүүлдэг ч байж магадгүй. Үдээс хойш хичээлээ тасныхаа дараа Майт Андрютай хамт гэртээ харих замдаа нэр манай сургуулийнхан үдшилэг зохиох гэж байгаа юм байлаа шүү дээ. Хоёулаа хамтдаа очие гэж хэлсэн чинь Андрю ихэндээ атгалздаг. Хэдий тийм ч Майт Андрюийг ятгахсаар хагаад оройн хамтдаа сургуулийнхныхаа зохиож байгаа үдшилэгт очицохоор болдог. Дараад нь Андрю гэртээ орж ирээд компьютерийн хурд камераараа өөрийнхөө дүрсийг бичээ сууж байхад нь аав нь өрөөнд нь орж ирэнгүүтээ шууд утга учиргүй Андрюийг загнаснаа зодож эхэлдэг. Тэгснээ сандал дээрээс нь түлхэж унгаагаад юу ч болж байсан бай миний хэлсэн үгэнд орж байгаарай гэж хэлчихэд гараад явдаг. Зүгээр л дээрлэх гэж орж ирээл зүгээр дээрлэгчээд гараа яваад гисэн. Шүн нь манайх хоёр сургуулийнхныхаа зохиож байгаа үдшилэгт хамтдаа ирээд төрдөө хоёр тишээгээ салан явцгаадаг. Андрю бичлэгээ хийж цаашаа явж байгаад нэг хачин юмных нь найз охиныг дураараа бичлээ гэж уурлуулад зодуулдаг. Дараад нь Андрю үдшилгээс түр гарч зогсоолын ойролцоо камерныхаа линзийг цэвэрлэнгээ уйлаа сууж байхад нь сургуулийнх нь хамгийн алдартай Стив гэх сурагч нь ирээд "Хөгшөө би дөнгөж сая камертай хүн хайж явж байгаад азар чамааг олчлоо. Танаа үеэл Майт бит хоёр энүүхийн энд модон дундаас 9 бусын хачирхалтай зүйл олсон. Чи надтай хамт очиод бичлэг хийгээд өгөөч" гэж гуйгаад Андрюийг дагуулan модон дундуур алхасаар Майт дээр ирдэг. Стивийн яриад байсан гайхалтай зүйл нь ихэндээ зүгээр л нэг нүх шиг харагддаг ч дотроос нь хачирхалтай чимээ гарч чимээ гарах үед нь газар чичирхийлдэг. Газар чичирхийснээс болоод Андрю "Би айгаад байна. Би ерөөсө гэрлүүгээ харьлаа" гэсэн чинь нэлээд халамцуу Стив Майт хоёр "Юуны чинь айх вэ? Харин ч эсэргээрээ орж юугааг нь харцгааягээд" Андрюийг дагуулад нөх рүү орцгоодог. Гурван сурагч нүхэнд орж ирмэгцээ цэнхэр өнгийн туяа цэцруулсан болор чулууны өмнө ирж нүдэндээ итгэж ядан орилдож байтал газар чичирхийлж хөвгүүд орилдож бүх зүйлс харанхуулдаг. Ингээд киноны үйл явдал цааш солигдож хэдэн 7 хоног өнгөрсний дараах үйл явдлыг бид үзнэ. Манай гурав Андрюийн камерны урд бие биерүүгээ бейсболын бөмбөг шидэж хөгжилдөх ба нүхэнд байх үедээ ёр бусын хүчтэй болцгоосон байдаг. Тэр ёр бусын хүч нь юмсыг өөрсдийнхөө оюун бодлоор удирдах. Гурван найз олж авсан хүчээрээ яг юу хийхээ мэдэхгүй байгаа болоод ч тэр юм уу аль эсвэл хамтдаа хүчээ хөгжүүлцгээе гэсэндээ ч юм уу бүхүүлдлээ Андрюийн камерт баримтжуулан бичдэг. Дараагаар нь гурван найз анх орсон нүхэндээ эртэл нүхийг нь шороогоор дүүргээд тагалжчихсан. Тэгснээ цагдаа нар гарч ирээ "Та нарын юу хийж явж байгаа юм? Эндээс явцгаа" гэж хөөдөг. Оройн нь Стив Андрюийг гэрт нь хөргөж өгөх замдаа өөрсдийнхөө ар гэр хувийн амьдралын талаар багахан ярилццгаадаг. Стив хэдийгээр Андрю шиг аавдаа хүчирхийлүүл зодуулдгүй ч гэсэн ээжгүй болохоо хэлдэг. Харин Андрю аав нь өмнө нь гал сүнөөгч байсан. Ажлаа хийж явж байгаад бэртэж ажлаасаа групп тогтоолгож гараад архичин болж хуурсан гэж хэлдэг. Андрю гэртээ хараад камера агаарт тогтоож өөрийнхөө бичлэгийг хэсэг хийж байгаа тунтдаг. Дараагийн өдөр нь хөвгүүд нуурын эрэгт ирж чулууг өдөрдөж усны гадаргуу дээр ойлгон шидэж байснаа гурлаа олон нийтийн газар очиж сургуулалт хий гэж ярьцгаагаад олон нийтийн газар руу хөгжилдөхөөр явдаг. What you looking at, girl? Stay in school. Like I said. Watch this. Steve Montgomery for president. Энэ мэтчлэн баахан хөгжилдснийхөө дараагаар хүүгүүд Майтийн машинд нь гэртээ харихаар явж байтал араас нь нэг машин сигналдаж эхэлдэг.
Бороо хитрхи их ороод байсан учраас манай гуравд баг зэрэг удаа яваад хойно явж байгаа машин гүйцэд төрүүлээ гэхлээр зам гүйцэд харагдахгүй тэгээд хурдан яваараа гэсэн утгатай сигнал дадах шиг байгаа. Тэгсэн чинь Стив энэ удаа хажуугаар зүгээр л гүйцээ гарчиж болдгоо байх таа гэж хэлэхдээ зэрэгцэн Андрю. За тэгвэл би нэг гоё юм үзүүлье гэж хэлээд ардаа явж байсан машин руу эргэж хараад ердөө л гарынхаа аясаар удирдах замаасаа гаргаж онхолдуулаад нөгөө машин нь онхолдохдоо нуурын ус руу унжиж ивдэг. Үүний дараагаар хүүгүүд сандралдаж онхолцсон машин дээр ирж Стив нуур руу үсэрж ороод жолоочийг нь нисэмийн туснаас гарган ирдэг. Мэт Стив хоёр Андрюийг зэмлэж Андрю тийм зүйл болно гэж би огтхож бодоогүй. Энэ бол золгүй явдал байсан гэж бие өмөрдөг. Харин Мэт бидний хүч хитрхи аюултай юм байна. Одооноос олон нийтийн газар ерөөсөө ашиглахгүй бай. Мөн ууралсан үедээ огт ашиглахгүй бай. Энэ бол дүрм гэж хэлээд хүүгүүд дүрмийг хүлээн зөвшөөрч хоорондоо тохиролцоогоодог. Маргааш нь Мэт Андрю хоёр Стивийн байгаа газар нэрээд түүнийг хайж байтал Мэтийн утсан дуугарч Стив дээшээ хараарай гэж хэлэх ба тэрээр нисээ сурчсан байдаг. Хараад нь Стив хоёр найздаа хэрхэн нисхийг зааж өгөөд хамтдаа нисэж зугаацдаг. Ингээд нисээ сурцсан гурван найз маань өөрсдийнхөө очиж үзхийг хүссэн газруудаараа явцгааж дэлхийг тойрон нисэж аялье гэж ярьдаг. Стив Хавай руу амралтынхаа өдрөөр нисэж очино гэхэд Андрю би төвдөд нисэж очих болно. Тентхийн лам нар бүгдээрээ гэгээрсэн байдаг. Би үнэхээр төвдөд очиж үзхийг хүсэж байна гэж хэлдэг. Хичээлээ тарсныхаа дараагаар Мэт Кэси гэх охинтой уулзгаар болж харин Стив Андрю хоёр хотынхоо хамгийн өндөр барилгын дээр ойрлолтон сууцгаадаг. Андрю Стивд би хизээч өмнө нь ингэж чам шиг найзтай байж үзээгүй. Мэт бол миний найз биш харин үеэл учраас л надтай харьцдаг. Би ерөөсөө онцгой биш гэх мэтчлэнгээр сонин зүйлсийг ярьж эхэлдэг. Тэгсэн чинь Стив хөгшөөн чи юу яриад байгаа юм бэ? Онцгой хүн гэвэл зөвхөн тэр нь чи сургуулийн тоолн шоуд орох ёстой гэж Андрюийг ятгаад үзүүлбэрт нь өөрөө туслахаар болдог. Эднийхний тоолн шоу нь манайхныхаар нэг урлагийн үзлэг хэрхүү. Гэхдээ жоохон өөр л дөө. Ингээд эдний сургуулийн тоолонд шоу нь эхэлж Мэт Андрюийн камераар бичлэг хийж байтал түүний уулздаг Кэси гэх охин нь хажуунаас нь гартаа муу ялгаагүй камер барьж гарч ирээд Мэтийн бичлэгийг хийдэг. Удалгүй Стив тайзан дээр гарч ирээд Андрюийг зарлаж Андрю гарч ирээд өөрийнхөө үзүүлбэрийг үзүүлдэг. Талант шоуны ялагч нь Андрю болж сургуулийнхан сурагчид нэгнийхэн гэрт хаус парти хийхээр болоод манай гурвыг урьж манай гурав дуртай шоун дээр очдог. Андрюийг харсан сурагчид бүгдээрээ түүнд баяр хүргэж тэрч бүхэл нэг улаан өстэй охин түүн дээр ирэн сэтгэнж байгаад хамтдаа алга болцгоодог. Стив найзынхаа камерыг гартаа бариад өөрийнхөө бичлэгийг хийж "Өгшөө чамд баяр хүргэе. Чи яг одоо хаана байгаа вэ? Би чамайг олно" гэж хайж явж байгаад Андрютай хамт алга болсон улаан өстэй охинтой таардаг. Улаан өстэй охин ингэрээрээ дүүрэн бөөлжс уулчихсан амандаа бахан хараал хэлээд түүний хажуугаар зүрдэг. Стив цаад өрөөнд ортол Андрю халамцуу тэгснээ чи намайг ичвтер байдалд орууллаа. Чи намайг ийм ичвтер байдалд байхад миний бичлэгийг хийлээ гэж уурладаг. Андрю улаан өстэй охинтой нилуурч байгаад өөдөөс нь бөөлчихсэн юм байна лээ л дээ. Тэгээ дээрээс нь өмнө нь арх ууж байгаагүй анх удаага согтож байгаа нь. Нэг өдөр аав нь ээжид чинь эмчилгээний мөнгө хэрэгтэй. Чи яасан үнэтэй камер авдсан бэ гэж загинсан чинь аавынхаа өдөөс шууд хараалын үгс ашиглан хэрэлддэг. Аав нь уурлаад Андрюийг нэг алгацсан чинь Андрю аавынхаа өдөөс шууд хүчээ ашиглаж аавыгаа өвтгдөг. Мэтийн бид нар уралсан үедээ хизээж хүчээ ашиглахгүй шүү гэж тохиролцоод байсан тэр тохиролцоо нь Андрюийн хувьд энэ үрээд өндөрлөдөг. Киноны үйл явдал солигдож Андрю аянга цахилгаантай үүлнүүд дунд үүлээ сууж байхад нь Стив түн дээр нисэж ирдэг. Андрю асар их ууртаагаар яаж өөрийг нь олж ирсэн болохыг асуудал Стив гинэтхэн хамраас нь маш их хэмжээний цус гараад чамайг мэдэрсэн. Тэгээ чиний дуу хоолойг сонссон. Чиний дуу хоолой намайг эндээс дуудаад байсан болохоор би чамайг олоод ирлээ гэж хэлдэг. Стив Андрюийг аянган дунд хойлоо байгаа нь тийм сайхан санаа биш бололтой. Хоёулаа хамтдаа газардаг гэж хэлдэг. Тэгсэн чинь Андрю ердөө л ингэж хэлснийхэн төлөө уурлаад дэрэгдэх хүүлэндээ хоримтлагдсан аянгаар тэр дорой Стивийг цохиулж нэргүүлж алдаг. Удалгүй Стивийн оршуулах ёслол болж ойр тойрных нь бүх хүмүүс ирэн гашуудаж харин Мэт ганцаархнаа Андрюийн камер руу ширцээр байдаг. Өөр хаашаач хардаггүй. Зөвхөн Андрюийн камер руу муухай хардаг. Дараад нь Андрю Мэт хоёр хоёулах над тусдаа уулзалтаж Мэт Стивд яг юу болсон талаар надад хэлээдэх. Стивийн аянганд цохиулах үеийн бичлэгэл яагаад чиний камеранд бичигдээгүй юм бэ гэж асуудаг.
Харин Андрю юу ч хэлэлгүйгээр дээш нисэн явдаг. Маргааш нь Андрюийг сургууль дээрээ ирэхтэн Мерсер сурагчид бөөждөг хүүхэд гэж дооглдог. Харин Андрю өөрийг нь дооглосон бүх сурагчдыг дуудаж эргэж харуулад шүдийг нь суг татан авч сургуулийнхаа нойлд камертайгаа ороод энэ бол энэний шүд. Харин энэ бол тэрний шүд гэсэн бичлэгийг хийдэг. Дараад нь Андрю хогийн цэг дээр ирээд яг л влог хөтлөгчөг камертайгаа ганцаараа ярьж хүч нь хэрхэн өсөж байгаа, мөн хүчээ хэрхэн удирдах байгаагаа ярьдаг. Тэрч бүх хил араатнууд өөрөөсөө сул дорой амьтдыг алсныхаа төлөө буруутан болдог үгүй гэх мэтчлэнгээр өөрийгөө араатан гэсэн мөнгө аястай янз янзын зүйлсийг ярьдаг. Андрюийг гэртээ ирснийхэн дараа Мэтт цонхоор нь нисэж орж ирээд сургууль дээр хүүхдүүдийн шүдийг сууг татсанд нь уурлаж хүчээ олон нийтийн газар удирдах болохгүй гэсэн биз дээ. Бидний дөрөв яах юм бэ? Би дөрмөө даг гэсэн шаардлагыг тавьдаг. Тэгтэл Андрю чиний зохиосон тэр тэнэг дөрмөдийг чинь биелүүлэхгүй гэж хоорондоо маргалдаад Мэтт Андрюийг зохих гэж оролдоод гар нь Андрюд хүрч чадалгүйгээр цонхоор нь буцан гарч явдаг. Үүний дараа Андрю ээждээ им авахаар эмийн сан ортол эмнүүд нь $600 даваа гарчихдаг. Үүнээс болоод Андрю гэртээ эргэж ирээд аавынхаа гал хамгаалагчийн хувцсыг өмсөж эргэж гараад дээрэм хийхээр шийддэг. Андрюгийн эхний байн эдний гэрээ ойролцоо байнга танхаарч байдаг бүлэг танхаа этгээдүүд. Андрю дөрвөн залуугаас байгаа бүх мөнгөө өг гэж нэхэхтэн нөгөө хэд нь шоолж инээлдэж байгаа. Харамсалтай нь хэдхэн доллар байсан учраас Андрю оройн нь шатхан түгээгүүрийн газрыг дээрэмдэхэр болж касчныг нь унтал түлхээд касан дахь бүх мөнгийг нь цүнхрүүгээ хийгээд гарч явж байтал касчн нь араас нь буу барьж гарч ирээд Андрюийг зогс гэж тушаадаг. Андрю эргэж хараад бууг нь булаан газар тунгаж харин цэнэгтэй байсан буу нь сум алдаж бензинтэй танкийг унж танкны дэлбэрэлтийн нөлөөнд касчн болон Андрю хоёр хоёулаа өртөж ухаан алдаад эмнэлэгт хүргэгддэг. Андрюгийн ар гэрээс аав нь эмнэлэгт дуудагдсан ирээд хүүгийнхээ дэргэд сууж уйлдаг. Тэрээр хэлэхдээ ээж чинь дөнгөс нас барчихлаа. Энэ бүхэн чамаас болсон. Чи л түүний үхэлд буруутай гэж орилж эхэлдэг. Тэгтэл зэмлэгдэж байсан Андрю сэрж аавынхаа гарыг зуурж харин үеэл Мэтт маань хүний төрсөн өдрийн үдшилтэгээр байж байтал хамраас нь цус гарч эхэлдэг. Мэтт Андрюд ямар нэгэн зүйл тохиолдоод байгааг мэдэрч байтал телевизээр эмнэлэгт дэлбэрэлт боллоо гэсэн шууд мэдээ цацагдаж Мэтт Кэси Андрюд ямар нэгэн зүйл тохиолдоод байна. Би мэдрээд байна. Яг одоо намайг эмнэлэг рүү хүргээх гэж хэлээд Кэсигийн машинаар эмнэлэг рүү очицгоодог. Be all right, okay? Take him out! Энэ үйл явдлаас хойш багагүй хугацаа өнгөрсний дараа Мэтт төвдөд нисч ирдэг. Тэрээр Андрюгийн камертай төвдөд ирсэн байх ба камерныхын чиглэлийг төвдийн хийдүүд рүү харуулж чамайг санаж байна шүү андаа гэж хэлээд камерыг нь энэ чигт нь үлдээгээд өөрөө цаашаага нисэж явснаар кино төгсдөг.